Монгол улсын ерөнхийлөгч хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж Монгол улсын парламент дэмжин 36 доо тогтоол гаргаж Монгол улсын засгийн газрын 63 доо тогтоол гаргаж баг хүүтэй урт хугацаатай зээл олгоод өнөөдөр аж ахуйн нэгжлүүлэгч нар маань гадар трейдер эрхлэгч нар маань мал аж ахуйн салбарын маань энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцож 5 жилийн хугацаанд хүнсний хувьсгал хийж 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хангах цаашлаад бүс нутагтаа экспортож болох ийм томоохон зорилготойгоор ажиллаж байна. Дэлхийн хамгийн шилдэг инновацуудыг манай үндэсний үйлдвэрлэлүүд нэвтрүүлж штэ. Энэ бол үнэхээр гайхамшиг. Баялаг бүтээгдэхүүн үүнийг хийж чадчихна. Тийм учраас бид нар хүнсний хувьсгалыг бол хийж чадна гэдэгт бардам байгаад энэ хүнсний хувьсгалыг хийхин тулд ажиллаж байгаа хувийн хөвшил, эрдэмтэд, банкны систем, төрийн байгууллагууд бүгд ингэж нийлж ажиллаж байж бид нар жинхэнэ хүнсний хувьсгалыг хийнэ. Ерөнхийлөгчийн санаачлага үр дүнтэй явж байна гэдгийг Монгол төдийгүй олон улсын түвшинд тодорхой хэлэх юм бол нүг бие түвшинд сайшааж байгаа. Монголын ард түмэн, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид төр засаг нийлж хамтдаа бидний хүнсний хувьсгалыг богино хугацаанд үр дүнтэй хийж чадна гэж харж байгаа.